Хангууд гишүүн асуулт асууя. За байнгын орооны гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За энэ генетик нөөцийн хуультай холбогдлолтой зүүн бүсийн гишүүдээс өнөөдрийн бас одоо байнгын орооны хурлаар асуудал хэлцээ гэдэг ийм саналыг бас одоо оруулж ирсэн. Үүний дагуу бас хөдөө аж ахуйн яамнаас бас тодорхой мэдээллүүдийг өгөөж явж байна. 2017 онд бид бүхэн генетик нөөцийн тухай хуулийг баталсан байгаа. За үндсэндээ бол энэхүү одоо хуулиар бол малын бүртгэлтэй холбогдлолтой, мэдээлэлтэй холбогдлолтой асуудлыг зохицуулах, за түүнийг одоо ашиглах, за мөн одоо цаашдын одоо бодлого үйл ажиллагаанд судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр одоо бас ашиглах гол одоо үндэс суурь болгож явах ийм зохицуултууд бол гол хөндөгдсөн. Хамгийн чухал асуудал нь бол энэ одоо Монгол одоо малын цөмс өрөг түүнтэй холбогдлолтой энэ хамгаалах асуудлыг бол энэхүү хуулиараа бол нэлээд одоо хөндсөн. Гэвч энэ одоо бас хуулийн хэрэгжилттэй холбогдлолтой олон асуудлууд бас байгаамаа. Тэр утгаараа энэхүү одоо асуудлуудтай холбогдлолтой зүүн бүсээ сонгогдсон гишүүд эрх холбоо хөтөлбөрийн хүрээнд бүх багуудтай явж одоо ингээ ажиллахад бол олон саналууд бас одоо гарч ирж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулад илүү наривчлаад энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллая гэсэн ийм санаачлагыг бас одоо гаргаж байгаамаа. За Монгол улсын хэмжээнд одоо энэ одоо хуулиараа бол сая одоо бас сайд маань бас одоо хэллээ. Хамгийн ихний асуулт малын генетик нөөцийн үнэлгээний судалгааг бид бүхэн тогтмол хийгээд явах хэрэгтэй. За 2020 оноос хойш бол одоо ингээд 5 дахь жил рүүгээ бол энэхүү одоо бас судалгаа тооцооллууд бол хийгдээгүй байгаа. Тэгэхээр шалтгаан юу байв? За мөн одоо 2025 одоо он болон 26 оны төлөвлөгөө улсын төсвүүд дээр энэ чиглэлийн төсвүүдийн саналууд ямар байдалтай бас одоо явж ийнэ гэдэг ихний асуулт бас байгаа. За тодорхой нэр төрлөөр бид бүхэн 4.7 сая адуутай байна. За энэ дундаа бол одоо үржлийн адуу бол одоо 1.9 сая болж байгаа шиг байна. Үүний 1.7 нь бол үгүй. За үлдсэн нь бол одоо үндсэндээ бол азар байгаа. За ингээд энэ одоо үндсэндээ генетик нөөцийн тухай хууль бол яг бодит байдал дээрээ бол зөвхөн одоо энэ квот олгодог ийм л хуулийн одоо гол зохицуулт болж хуурчаад байна. Тэгэхээр цаашдаа энэ асуудлуудыг цэгцлэг чиглэлээр тодорхой одоо ямар саналууд бас байна вэ? Ялангуяа одоо импортын адуу оруулж ирж байгаа энэ 72 аж ахуйн нэгжүүд өөрсдийн гэсэн одоо тусгай байранд өөрсдийн гэсэн үржил одоо энэ хэлтүүлгийн үйл ажиллагаа явуулах тодорхой юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөгөө энэ зүйлүүд дээр бас тодорхой одоо ямар одоо хяналт шалгалтууд хийгдэж байна, энэ чиглийн юмнууд бас одоо байна уу гэдэг дээр ерөнхий асуултуудаа бол асууя. Тэгээ цаашдаа илүү наривчлаад саналуудаа хэлнэ. За инквест дээр болох уу? Хэн хариулах вэ? За инквест дээр үлэр. За малын генетик нөөц өөрөө төрийн хамгийн гол бодлого. Мал сүрэг төрийн хамгаалтанд байна гэсэн үндсэн хуулийн заалт ерөөсөө малын генетик нөөцийн асуудлыг бодож хийсэн зүйл байдаг. Харамсалтай нь яг генетик нөөц малын нэг малаас авах ашиг шимийг сайжруулах үржил селекцийн ажлыг сүүлийн 30 жил үндсэнд орхитуулсан. Мал хувьчлагдсан тул энэ малчны өөрийн асуудал гэж орхисонтой холбоотойгоор мал сүргийн чанар ашиг шимт байдал сүүлийн 30 жил унсан. Боддын тухайч тэр, богийн тухайч тэр. Махны гарц багассан. Ноос ноолрын чанар өөрчлөлт орсон. Мал давжаарсан. Нөгөө талаас бэлчээр дааз сүргийн бүтэц алдагдсан толботоогоор бэлчээрээс авах одоо шимт хичээлээ мал авч чадхаа болсон. Байнгын дутагдалд орсон. Ингээд ганцуудын бэрхшээлийг даван туулах чадвах муудсан. Өнгөрсөн оны одоо өвлжилт хаваржилтын үрд хард бид сургамж авсан шүү дээ. 9.2 сая мал тэр нэг богинохон хугацааны эрсдийг давахгүй байх шээд. Бараг тэрбум долларын хохирол бид рамссан. Тэгэхээр ерөн цаашдаа малын генетик нөөцийн асуудал дээр зарчмын цоош нь бодлого оруулах хэрэгтэй. Ялангуяа Монгол улс хөгжүүлэх 2050 хөтөлбөрийн хүрээнд бид үхэр сүргээ өржүүлэх, тэмээ сүргээ өржүүлэх зорилготой. Бусад 3 төрлийг жил бүр тогтмол тоо толгойг нь бууруулах ийм зорилготой ажиллаж байгаа. Ялангуяа махны гарц сүүний нээлүүлэлтгээд
гол анхаарал бол хүнсэдтэй аж ахуйн бол өхөр сүрэг дээр өхөр сүргийг сайжруулах дээр бол бодлогоо явуулах ёстой гэсэн юм бодлого гаргаад хэрэгжилтийг хангаад арга хэмжээ зохион байгуулалт явуулж байна. За импортын ядуутай холбоотой импортлдог аж ахуй нэгжүүдийг бүрэн хамарсан иж бүрэн шалгалтыг хий дууссан. Нэлээд олон 10 аж ахуй нэгжүүдийн мал амтан импортлох тусгай эрх нь туслагдсан. Тэгээд өөрийн зориултын байртай үржлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд холбогдох одоо тэр жившөөрөл эрхийг энэ 25 оны ихэр олгосон. Одоо ингээд адуу импортлогдох ажлууд явагдаж байна. Тэгэхээр адуун дээр наривчилсан нийт 30 гаруй хувьд нь үндсэндээ тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Энийг тодорхой болгох шинэ үйлдвэр угсаагийн одоо нэг мөр шийдвэрлэх Монгол адууны стандартыг шинжилэн боловсруулахаас ахуулаад нэг мөр шийдэх том асуудал бидний өмнө тулж байна. Мэдээж энэ зориулж тодорхой хэмжээний санхүүжилтийг байнгын орооны дэмжлэгтэйгээр батлаад бодлого гаргаад ингээд хийх зүйл бол адуун дээр бол тодорхой яг хамар тулсан ажил болж байгаа шүү гэдэг хэлхий хүсэж байна. Баярлалаа. За ганглаг шин тодруулъя. За тодруулъя. Генетик нөөцийн хуультай холбогдлолтой яг бүртгэлээ яах вэ гэж би асууад байгаа. Бүртгэлээ ер нь цаашдаа хэдүүлээ яаж явах вэ? За энэ дээр одоо ямар төлөвлөгөө байна? За тодорхой дээр одоо хуулиараа заасан байгаа энэ судалгааныхаа ажлуудыг төсөөр шийдэх ийм одоо саналууд орж ирж байна уу? За цөм сүргийг хамгаалахтай холбогдлолтой энэ чиглэл дээр одоо яг онцгойлон анхаарах асуудал нь яг юу вэ гэдэг дээр жишээлх юм бол одоо үндсэн сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 5209 импортын адуу орж ирсэн байна. За энэ бол үндсэндээ одоо зүгээр хар аргаар ингээд бодоход бол бид нар үржлийн 10 адуу дутмын нэг нь бол релиз болчих. За тэгэхээр үндсэндээ одоо нийт мал сүргийн маань хичнээн хувь нь релиз болвол энэ аюул нүүрлж гин гэж үздэг юм бэ. Энэ чиглэлээр тодорхой судалгаа юмнууд байна уу? Тэр дундаа энэ адуун сүрэг дээр бол энэ асуудлыг бол нэлээд онцолж одоо бас үндсэндээ малчд яриад байгаамаа. Таван нэмэр хариулъя. За ган хөлөг гишүүний асуултанд хариулъя. Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаж хэрэгжсэн 2018 оноос хойш хүн сөдөжгүй хөнгөн үйлдвэрийн яам малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан цахим системийг бол өрн ажиллуулж эхэлсэн байгаа. Цахим систем дээр Монгол улсад өсгөн үржүүлж байгаа бүх малчны регистрийн дугаараар одоо малын төрөл, нас, хүйс, ашиг шимийн чиглэлээр бүртгэгдэж байгаа. Бид нар энэ малын бүртгэл нөөцийн мэдээллийн сан дээр байгаа тоогоо жилбэр статистик үндэсний хорооноос гаргадаг малын тоотоо одоо харьцуулан судалж одоо бүртгэл мэдээллийн нэрвчлэлийг улам сайжруулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2025 оны хавар төлөж байгаа төлүүдийн одоо 50 орчим хувь нь нэмэлтээр бүртгэгдсэн байгаа. За адуун сүргийн тухайд бол ер нь бол малын энэ генетик нөөцийн хамгаалах чиглэлд Монгол улс 5 хошийн малынхаа генетик нөөцөг генийн дарааллыг тогтоож дэлхийн мал амтны За 5 номерын микрофоныг гүйцэж хариулъя. Микрофоныг өөр. дэлхийн мал амтны генийн сангийн бүртгэлд геномын дарааллыг зайлшгүй бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээрээ одоо малын генетик нөөцийг хамгаалж байна гэж ингэж хүчирчтэй байгаамаа. За сүүлийн одоо 20 гаруй жил за урагшлаад одоо 1950 60-аад оноос хойш орж ирж үржүүлсэн гадаадаас оруулж ирж үржүүлсэн одоо цэвэр үйлдвэрийн тэр дунд Монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх чиглэгдсэн энэ үржлийн ажлын үр дүнд одоо Монгол адууны 30 орчим хувь нь ашиг шимийн чиглэл тодорхойгүй зайлшгүй наривчилсан судалгаа хийж ашиг шимийн чиглэлийг геномын дарааллыг тогтоох шаардлагатай гэдэг ийм судалгааны дүгнэлтүүд бол гарсан байгаа. За 2020 оноос хойш бол малын генетик нөөцийн төлөв байдлын судалгаа, наривчилсан судалгаа бол хийгдээгүй. Генетик малын үржлийн цөм сүргийн малд үзлэг ангилалт хийх бага хэмжээний зардал жил болгоны улсын төсөвт хуваарлагдаж байгаа. За. Самир